Хүн бүр түүнийг юу ч чадахгүй арчаагүй амьтан гэж боддог. Гэвч үнэндээ тэр бол энгийн хүн шиг дүр эсгэж буй энэ ертөнцийн хамгийн аюултай хүчтэн юм. Манай гол дүр нь Аалон өмнөх амьдралдаа хүн төрлөختнийг аврахын тулд өөрийн бүх амьдралаа зориулсан Аваа Баатар байлаа. Гэвч тэр ач тус мэддэггүй хүмүүсийг хамгаалж өөрийнхөө хувийн ад жаргалыг золиослохоос түүлийн их залхажээ. Үхэх хэрмэгтээ тэрээр дэрэгдэн нулимс тусхан зогсох бурхан бүсгүйд хандан нэгэн хүсэл тавьдаг. Дараа төрөлтөө надад ямар ч хариуцлах хэрэггүй. Зүгээр л жирийн нэгэн хүн шиг амьдрах боломж олгооч гэж хүсдэг. Түүний хүсэл биелж Аалон нэгэн гүнтний гэр бүлд бүтлгүй хүү болон дахин төрөв. Нэгэн өглөө түүнийг тухтаа унтаж байхад дүү нь хаалгыг нэвдэг шахан нүдэж аав нь түүнийг дуудаж байгааг хэлнэ. Аав нь түүнийг харамгцаал доромжилж эхлэх бөгөөд олон жил өнгөрөхөд чи яагаад нэгдүгээр түвшний арчаагүй амьтаг еврей байгаа юм бэ? Бусад язгууртан хүүхдүүд бурхнаас гайхалтай хүч авч байхад чи юу ч үгүй оцорлоо гэж загнана. Эцэст нь аав нь түүнийг гэр бүлийн нэр төр гутаасан хэмээн гэрээсээ хөөж орхив. Гайхалтай нь Аалон үүнд огтхож харамссангүй. Харин ч энэ эрх чөлөөг хүлээж байгаа мэт баярлан ордноос гарна. Гэвч тэрээр өмнөх амьдралынх нь асар их хүч бидэнд хэвээрээ байгааг анзаардаг. Ингэж явж байхад нь ордноос олдож амжаагүй байтал ойролцоо огтын хаширгах чимээ сонсогдно. Аалон ямар нэгэн асуудалд оролцохыг хүсээгүйч сониуд цандаа хөтлөгдөн очиж хартал хоёр охин мангасуудад бүслэгджээ. Тэдний нэг нь Лиза гүнж, нөгөө нь түүний хамгаалагч Бетти байв. Бетти хэдийгээр чадварлаг дайчин боловч эдгээр мангасуудыг хичнээн цавцсан ч агсан зур эдгэрч байлаа. Аалон энэ бүхнийг алсаас шидэт мэлмигээ ажиглаж байхдаа бага насны дурсамжаа санана. Хүмүүс түүнийг хүчгүй гэж шоолж байхад Лиза гүнж ганцаараа түүнийг өмгөөлж байсан юм. Наад зах нь тэр хичээж байна шүү дээ гэж хэлж байсан. Тэр сэтгэл нь Аалоныг хөдөлгөж тэрээр туслахаар шийднэ. Беттиг шархтан унах үед Аалон аян мэд хурдаар гүйн очиж мангасыг хоолоогоор нь барьж авав. Тэрээр мангасуудын бие доторх цөмийг нь олж хараад өөрийн хий үзэгдлийн элтнүүдийг дуудаж тэднийг нэг мөсөн устгаж орхив. Үүний дараа Беттиг болон түүний хуйг дуулахыг анаах шидээр эдгэж өгсөн нь охидыг шоконд оруулна. Учир нь Аалон бол хүн бүрийн мэддгээр ямар ч шидгүй нэгэн байсан шүү дээ. Охид үүнийг сүм хийдийнхний мэддгүй бурхны шинэ ерөөл гэж ойлгохоор шийднэ. Лиза гүнж бурхнаас зүн бэлэг хүлээн авч жинхэнэ баатар туслагаар аялаж яваагаа хэлнэ. Тэд хамтдаа нэгэн алслагдсан тосгонд ирэхэд тентхийн уур амьсгал маш хачирхалтай байв. Тосгонд ямар ч мангас байхгүй, хүмүүс нь ч ихэд нууцлаг байлаа. Гэтэл нэгэн байшингаас Акира нэртэй Аалоны өмнөх амьдралын элд болох Донгийн элдийг барьсан охин хөөгдөн гарч ирнэ. Тэр бол энэ төрлийн баатар байлаа. Акира нэгэн охиныг лууны золиос болгохоос аврах гэж байгаагаа хэлнэ. Аалон тосгоны иргэд луунаас айхдаа бяцхан охиныг өгч байгааг нь гадарлаж тэдэнтэй хамт уул руу явахаар болов. Ууланд очиод Акира маш их бардан байсан бөгөөд би ганцаараа лууг ална. Та нар зүгээр л харж бай гэд дайрна. Гэвч түүний аянга шидэн лууд ердөө гжигдэх төдий байлаа. Луу түүнийг шоолж ганц цохилтоор луунууд шөрхөв. Ингээд луу Акирыг алах гэж байхад Аалон тайвнаар алхасаар гарч ирнэ. Тэрээр лууны далавчийг ганцхан цавчилтаар татсаж унахад луу өөрийгөө дэлхийн хамгийн хүчрхэг улаан лууны хаан гэж урилна. Гэвч Аалоны өмнө тэр бол ердөө л нэг том гөрүүл байлаа. Луу айсандаа охидыг барьцаалж Аалоныг алхан морьтвол тэднийг ална гэж сүрдүүлнэ. Гэвч Аалон чи буруу хүнээрээ оролдлоо гэж хэлээд гэрлийн хурдаар дайрч лууны биеийг нэвт сүлбэж өөрийн хүчрхэг техникээр түүнийг юу ч үгүй устгаж орхив. Охид баярлан Аалоныг биширч эхэлсэн ч Аалон өө за одоо миний тэтгэврт гарах төлөвлөгөө нурлаа гэж дотроо санаа алдна. Ингээд тэрээр эдгээр охидыг өөрийнх нь хамгаалтгүйгээр энэ аюултай ертөнцид амьд үлдэж чадахгүй байдгаад Лизагийн аялалд дуустал түр хамт явахаар шийддэг. Ингээд хэрэгцээгүй гэгдэх Аалон болон түүний хачирхалтай жигтэй нөхдийн аялал дөнгөж эхэлж байгаа нь энэ юм. Ингээд энэ удаагийн бичлэг дуслаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.